За, Каяаны гаригт очисон Гоку маш шаргуу бэлтгэл хийж эхэлнэ. Үүнийг Каяан хараад Кайокин гэх өөрийнхөө зохиосон техникийг эзэмшиж чадах шинжтэй гэл дотроо нэлээд баярлаа л аав. Тэгэл багаар бэлтгэхээр шийдэж туслахуд болох тийм сармагчин тэгээд нэг өөр нэг зүгийн шиг тийм ярьдаг амтнаар туслуулдаг. Нөгөө тал дэлхийд дээр бурхны газар саянчууд ирэх сургаар тулддаг хэдэн чадхаараа бэлтгэлээ хийж байдаг. Тэгэл Гокугийн дараагийн даалгавар нь маш хүнд болохаар нөгөө нисдэг амтныг онж зохих бөгөөд хэдэн өдөр болсны эц даалгавраа давж чаднаа. Тэгэл сайхан хоолунд идэл амарч байхад нь Каяан чи одоо Кайокин гэх техникийг сурахад бэлэн болсон гэдэг. Тэгэл өмнөх дасгал нь түүний нөгөө маш хүнд татах хүчинд дасгах зорилготой байсан оршдог. Ийхүү Гоку тэгээд үлдсэн бэлтгэлд ордгоо. Тэгээд нэлээд хугацааны дараа дэлхийд дээр буулмаа тэрээд лууд бөмбөлгийг олж Шинроныг дуудаад Гокуг ам оруулдаг. Тэгээд Кайхан дээр байгаа Гокуны толгой дээр байх цагираг нь алга болсноор тэр буцаад ам оржээ. Гэхдээ тэр нөө дэлхийд дээр буцаж амлаагүй болохоор буцаад нөгөө луун замыг тулан Эрлэг номон хаан дээр очиж дэлхийд дээр буцаж очих байдаг. Тэгээд ийхүү Гоку буцаад аялалдаа гардаг. Харин яг энэ үеэр Напа Вижита хоёр дэлхийд дээр газарддаг. Тэгэл манай тэдний энергийг мэдээл бүгдээрээ ирснийг нь мэдэж авдаг бол тэр хоёр харин нэг хотын дунд газарсан байдаг ч хайгч төхөөрөмжөөр нөгөө радицыг авсан хүмүүс хамгийн ойронд нөгөө нэг Гохан Пикколо гүрлийн байдаг. Тэгэл тэр хэд дээр очдог. Тэр хоёр тэдний хүчийг хэмжин гайхнаа. Тэгэл энэ хэдэд радиц өглөө гэж үгээл даапалал Какарот хаана гэх зэргээр юм. Тэгэл ер нь үндсэн саянчуудаас хамгийн хүчтэй нь ханху Вижитал юм байна лээ. Тэгэл тэр хэдийг дэлхий ажигланаа нөгөө хэд нь ч бас нэмэгдэж ирэл дэлхий дээр байгаа хүчтэй хэд нь илж тэр хоёрын эсрэг зогсон. Тэгэл Гоку гэртэл тисэх хэрэгтэй болж аль болох удаан тулааныг сонжруулах гэж л үздэг. Тэгэл Вижитаныг хиймэл зэргүүд үүсгэл нөгөө хэдтэй нь тулдуулахаар болно. Тэгэл нэг нэгээрээ үзэл эхний хоёр хиймэл зэргийг ялж чаддагч Гоку харин тэднийг ирснийг мэдээл хамаг урдаараа нөгөө луун замыг туулж идэг. Тэгээд нэг хиймэл зэргийг нь тэгтээ ямар ч алсан ч тэгтээ бас өөрөө нүүдгэнд халагдаад үхчдийн. Тэгэл манай хэд шок. Ягаад тэгэхээр нөө өмнө ямар ч үхэхэд лууд бөмбөлгөөр амьлуулж исэн юм билээ. Тэгээ нөө нэг удаа л ам орох боломжтой байдаг. Нөө ямар ч дахиж амьлах боломжгүй гэл нөгөө хэд нь бөөн. Тэгээ нөө хиймэл зэргүүдийг нь устгаал нөгөө хоёр өөрсдөө тулаанд орж ирнэ. Тэгэл Пикколо хамгийн түрүүнд дайраал Напа гэсэн чи зөрүүлж өшөглөөл аав. Тэгээ Напа хүчээ тулгаал хамаг хүч дээрээ дайраал нөгөө гурван нүдтэй гэж нэг гарыг тастаа ичтийн. Тэгэл тэгсэн нөгөө дүүн болтой нөгөө жижигхэн өөрийгөө дэлблээл дайрсан ч тэгэл бүтлгүүтэй л өөрөө бурхны орон руу явчихдаг. Тэгээ Напа өвхөг битээ шархтаагүй л байдаг. Тэгэл Гоку энэ үедээ л хамаг урдаараа нисчил байдаг. Тэгээд замынхаа талыг л тулсан байдаг. Тэгээ нөгөө гурван нүдэд маань өшөөгөө аавна гэж ганц гараараа байдаг хүчээ шахаал дайрах хэдийч дахиад л нөлөөлөхгүй бүр зөрүүлж өөрөө дайруулаад бас чадарчнөө. Тэг Вижита тэгсэн Какарот ч энэ хэд шиг хог шаарл байлгүй гэж мгээл жоох бадраал түүний хүлээтэл энэ хэд хангалттай тоглоом болохгүй нэгэл хідэн цаг хүлээхэр болдог. Тэгэл хүлээж залхсан Напа эргэн тойронд байсан цэргийнхэн болон сурвалжлагчдыг арчаа ичнөө. Тэгээд хүлээж залхсан дээр хүлээхэ болж тэднийг алчаад байж байвал эрэхтэн бүр сүрприз болох юм шүү гээл. Тэгсэн ашгүй манай Гоку маань луун замыг дуусгаад нөгөө бурхны газарт ирээл бурхан түүнийг дэлхий рүү шилжүүлэн. Тэгэл дэлхийгээс дэлхийн бурхны газараас бас тулааны газар хүртэл баслах нэлээд зайтай. Тэгэл нөгөө хэдийг дайрахыг хүлээж байгаа хооронд Пикколо маань өрсөж нөгөө Напа руу ч дайрах сүүлнээс натгаад авдаг. Тэгэл Гохан эцсийн цохилтыг хийх ёстой байсан ч нөгөө хүчтэй саянчууд нь сүүлгэх сул цэгэнд байдаггүй. Тэгэл нөгөө Пикколо гэж саваа ичнөө. Тэгсэн Вижитагийн мэдрэгчийн хүрээнд нь Гоку ороод ирдэг. Тэгэл түүний хүч нь радицтай тулдахаас хэд дахин хүчтэй 5000 гэдэг төвшинг зааж идэг. Тэгэл үүнийг мэдээл бушуухан наад хідэ аал гээл Напад хэлэхэд Гохан уурлал хариу дайралт хийдэг. Гэвч Напад нөлөөлөх битэл зөрүүлж түүн рүү дайрна. Тэгтээ тэгээ нөө Пикколо Гоханыг хамгаалan урдуур нь орж амиа золиослол хүчтийн дэ Гохан гинт уурлал хамаг хүчээрээ дайрах хэдийч тэгэл түүнийг цохилтыг хазаалгаал зөрүүлж дайраад аз болж Гоку маань ирж хүүгээ аварч чаддаг. Тэгээд өөрийн найзуудаа алуулсныг хараад Гокугийн уур маш их хүрнэ. Тэгэл түүний хүч нь бүр өшөөл хүчтэй болол 8000 төвшөнд зааж идэг. Тэгээд нүд ирмэх зурл Напагийн ард нь гарч түүнийг дагзаар нь саваал Напа намаа хин гэж өдөөгөл зөрүүлж дайрахад нэгч дайралтанд нүртэлгүй болтаал зөрүүлээд ганц илэгдээд авдаг шүү. Тэгэл Напа яаж ч үдсэн барахгүй хамаг хүчтэй дайралтаа хийгээл түүн рүү галлахад зөрүүлээд Камеамеха гэх дайралтаараа сүрж галлаад илүүрхээ итгэнэ. Тэгээд
Vegeta Gokuгийн хүчийг мэдээл Nappa үгийн барахгүй бойл гэх боловч тэгэл Goku Kaioken гэх нөх хүчээ хэсэгдэг техникээр түүнийг балбаж байдаг шүү. Тэгэл Nappa арай алалгүй үлдээхэд Vegeta дээр ирээл аврал ирэнгойхо түүнийгээр дээшгээ гаргаад андаач ихгүй шууд дэлблээ ичдэг шүү. Тэгэл муу хүн шүү. Тэгэл эцсийн тулнаа Vegeta болон Goku хоёрын хооронд өрнөхөөр бол тэгэл Nappa-гууд бол шал өөр төвшний хүчтэйг тэгэл мэдэрч буг Goku Gohan гөрлийн хоёрыг хол тэгэл хөнгөө газарт очин дураараа дургахаар өрөлтөө аваад зогсдог. Goku шууд Kaioken техникийг ашиглаад хүчээ 2 дахин нэмэл эхлэн тэгэл энэ үед Kami House ихнэр Bulma болон тэр хэд тэгэл шидэл бөмбөлгөөр үзээл үждэг. Bulma Raditz-аас авсан хэмжигчээр Goku-гийн хүчийг хэмжгээд 21,000 болсон байдаг шүү. Vegeta ч мөчөөгөө өгүүлгүй хүчээ улам нэмнэ тэгэл Kaioken ашиглаж буг Goku түүний дайралтанд өртөө шархдагч тэр хоёр хэсэг нударгаа зөрөөсөлж тулцсны дараа тэгэл эцсийн дайралтаа Goku Kaioken-ыг 4 дахин хүчтэй болгож байгаа л Kamehameha хэрэглэнэ. Тэгэл түүний бие нөөний дийлж чадах хамгийн хүчтэй хэлбэр юм байлээ. Тэгэл зөрүүлэл Vegeta-ч бүх хүчээрээ дайрахгүйгээд энергиэрээ бие биенийгээ шахам өргөлдөж эхэлнэ. Тэгэл арай гэж Goku илүүрхэж ялдагч Vegeta эцсийн арга болох аврах сармагчин болоо хорчдیں۔ Тэгэл хүчийг хэмжээшгүйхээр нэмнэ. Тэгэл Goku-гийн бие 4 дахин Kaioken-ыг дийлгэлгөнөө туйлдсан байгаа болохоор тэгээд бүр яалтчарахгүй зодуулдаг. Тэгэл өөр нэгэн техник сурсан бөгөөд тэр нөө эргэн тойрныхоо энергийг цуглуулад энергийн бөмбөлөг үүсгэж түүн рүү дайрах байдаг. Тэгэл энерги цуглуулахын тулд жоохон зүхтад зай авч нөө нэг тулдаг. Тэгээд яалтч түүн дайрах завшаа өгөхгүй балбаад байдаг. Харин тэгэл зүхтаж байсан Круулийн Gohan-аар харин Goku туслахаар буцаж ирж байх замдаа мууран бурхны туслах Yajirobe-г аваад ирдэг. Тэгээд сармагчин болсон Vegeta Goku базж аваад яг алдын даван дээр ашгүй Yajirobe хоёр амжиж ирж сүүлийг нь тасалж чадна. Тэгэл ядарч дуйлцсан Goku хөдөлж чадахгүй байх бөгөөд Gohan Krillin хоёр эсэргүүцэн тултнаа. Тэгэл мэдээж тэр хоёр юм болохгүй шүү дээ. Тэгэл Gohan-ы аавынх нь хажууд балбаж авчиж хайчаал Piccolo-гийн хооронд чи өгсөн бол тэр чамаас илүү байх байсан гэж мэгэл уурыг нүргсэн. Gohan уурлал дахиад хүчтэй бол дахин дулалднаа. Тэгэл тэр хоёрыг тулдаг хоорондоо Goku хоригдлуулсан энерги Krillin дүгэн түүн рүү дайрж шархтуулж чаддаг. Тэгэл гэхдээ л бас өгөхгүй шүү дээ. Буцаж тулдаж байхад Gohan-ы сүлийг анзаараад тастаж амжаагүй байхад ашгүй Gohan ухаангүй сармагчин болоо хөрчдөг. Тэгэл Vegeta амжиж таслах гээл амжилгүй балбуулаад эхэндээ Vegeta туйлдтлаад тулддаг. Тэгэл арай гэж сүлийн тастаж чаддаг ч тэгэл тэдэндээ тулдах хүчгүй болцсон байдаг. Тэгэл арай гэж цухтах гээл хөлөгтөө суудал Krillin яг алах гээд очдөг. Тэгэл харин Goku түүнийг амьд үлдээхээр Krillin-аас бүр хичээнгүйлэн гуйдаг. Тэгэл түүнийг яхаар амьд буцаага явуулдаг. Энэхүү Saiyan Saga буюу одоо тэгээд ингээ 2 дахь арк нь дуусч идэг. Тэгээд өнөөдрийн дугаарыг хүртэл энэ үргээд дуусгая. Энэ ер нь Dragon Ball Z нь нэлээд урт болохоор би нэлээд сайн шахаж ярьж байгаа шүү. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк сабаа дараад өшөө олон хүнд хүрэх гэд минь туслаарай. Баярлаа.